За сайн байцгаана орой мэндийг хүргэе. Тэгээд тайл нэвтрүүлэг бол миний хувьд бол одоо миний бол яг бүү болж төрснээ бас энэ онгод тэнгэр залж яваа хүний хувьд гэх юм бол миний хувьд гэх юм бол мөрөөдлийн нэвтрүүлэг байсан. Ер нь бол за сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За одоо тайл нэвтрүүлгийн одоо хамгийн сүүлийн зураг авалт маань одоо болж байна. Тэгээд тайл нэвтрүүлгийнхаа талаар бас ярэ яаж энэ баг хамт өнгөцсөн бэ гэдэг талаас нь бас ярэ. Тэгээд жоохон дурсамжаа гойс сэргээ. За сайн байцгаана уу. Тайл нэвтрүүлгийг таалан сонирхож суугаа. Та бүхнийхээ энэ өрөө амар монголон айлтгая. Тэгээ өнөөдөр энэ сайхан өдөр нутаг сар аялж яваад ирсэн. Тэгээ тайл нэвтрүүлгийн маань хамт олон яриа авахар ирсэнд их баярлалаа. Тэгээд за явсан. За та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Би удган мандаа байна. За сайн байцгаана уу. Тайл нэвтрүүлгийн үзэгч та бүхэнд өнөөдөр ямар амгалан гэрья. Тэгээд за сайн байцгаана уу. Намайг ингэчин тайл нэвтрүүлгийн багийн сэтгүүлч зураглаач ажилласан. За тайл нэвтрүүлэг дээр бол ингээ найруулагчаар ажилласан. Тэгээ найруулагчаар ажиллахдаа бол маш их баяртай байгаа. Тэгээд тайл нэвтрүүлгээр болохоор бид нар одоо энэ залуучуудаа нийлээд нэгдээд ингээд бөөгийн зан заншил гэж ер нь ямар агуу зүйл вэ гэдгийг би бол ер нь хар нялхаасаа бүлс учраас мэддэг өөрөө. Тэгээд зарим нэгэн зүйлүүд дээр одоо юу гэдгийг сэтгэл сэртэлэн маш олон зүйлүүд байсан л да. Тэр нь юу гэдэг гэхээр нөгөө одоо хүмүүс янз бүрийн байдлаар бөө болж जैन, тэгж जैन, ингэж जैन гэж маш олон одоо тохиолдлууд гарч исэн. Тэгээд хамгийн анх 2015 онд тайл нэвтрүүлэг тайл гэдэг нэрийг олоод өөрөө бас нэг хэдэн нөхдөөтэйгээ тайл гэдэг нэрийг олоод тэгээд 6 он тайл нэвтрүүлэг хийж үзчихсэн хамгийн анх. Тэгээ яг ер нь мэдээж хэрэг хийжсэн. Тэр үед бол тайл нэвтрүүлэг одоо нэг хүнд хүрээгүй ч гэсэн яг нөгөө хийлгсэн хүмүүс бол айгу гоё болж ирсэн. Тайл дээр бол яагаад тэрийг одоо цааш нь яагаад үргэлжлүүлээ хийчихээгүй гэхэлэр ер нь бол бас тэр нэвтрүүлгийг хийхэд бол маш одоо бэрхшээлтэй зүйлүүд маш их гарсан л да. Ер нь бол юу гэдэг гэхээр одоо хүний янз бүрийн байдлын одоо тэр үеийн одоо зураг авалтын баг таардгууч гэдэг юм уу. Нэг бол ингээд зураг авах гэхээр ерөөсөө нэг юм болж өгдөггүй тийм талууд амар их байсан. Тэгээд 2020 оны ихээр бол ерөнхийдөө тайл нэвтрүүлэг бол албан ёсны одоо баг хамт олон бүрдэж тайл нэвтрүүлгийн зураг авалтыг бол үргэлж хийсэн. Тэгээд тайлын хувьд гэх юм бол миний мөрөөдөл байсан учраас бүх бэрхшээлийг товолн давна гэдэг л одоо гол зорилготойгоор л орсон. Тэгээ манай харцаг маань орсон. Тэгээ манай одоо зургийн багийнхан одоо дүүнер маань бас их сайхан зүйлүүдийг өөрсдөө ингээд болгоё, бүтээе, хичээе гэд бүгдээрээ зориул яалчгүй тайл гэдэг нэвтрүүлэг бол би болсон. Тодорхой хэмжээнд бас хүнд хүрсэн нэвтрүүлэг гэдэгт бол би амар ихтэй байдаг өөрөө маш олон үзсэн. Маш олон хүний одоо тийм дэмжсэн, тийм дэмжлэгээр бас их болсон баг гэж боддгийг тайллыг. Тэгээд миний хувьд гэх юм бол яг уу тэгж амар их мөрөөддөг л байсан. Манай одоо гэр бүлийнхэн ч гэсэн мэднэ энэ нэвтрүүлгээ ингээд нэг хийчих юмсан, тэгчих юмсан гэж маш их мөрөөдөл сүултээ бараг цүүдэлдэг ч үе байсан. Яг үнэндээ хэлэхэд. Тэгээд яг жинхэнэ гоё баг бүрдсэндээ тайллаа. Тэгээд яг зураг авалтуудын үед гэх юм бол маш их хүндрэлтэй, бэрхшээлтэй үед байсан. Жишээлбэл одоо 27 8 өдрийн хөл дээр бөөлжлээсэн. Тэгэл оройн би хаа өвдөх манай одоо гэр бүлийнхэн бүртэл одоо ээж маань над руу одоо хандж исэн юм байжсэн баг. Миний хөө одоо бие бодохгүй болохоо байлаа гэд. Тэгээ бас манай ээж ч гэлтгөө одоо манай нэвтрүүлгийг үздэг байсан нэг их ч над ярьжсэн. Сая сүүлд бас тэр юу юм гэхээр энэ нэвтрүүлэг хийх нь яах вэ миний хөө чи бодооч гэгээд над руу уцаар ярьж хэлжсэн. Сүүлд ч бас уулзчихсан. Тийм тохиолдлууд байсан л та. Тэгээд яалчгүй бид одоо яг сүүлийн зураг авалтууд бол бид нар бол яг үнэндээ хэлэхэд шоконд орно гэдэг шиг яг үнэндээ хэлэх шоконд орсон. Тэгэл нөгөө би өвддөггүй тийм үн чинь би өвдөөл хямраал шүн орой янз бүрийн зүүдлээл болохоо байлал иржсэн л та. Чигвэл нөгөө олон хүний юм давхцаад гэхдээ л тайл бол хийж чадсан дуусгасан л нэвтрүүлэг гэж бодож байна. Тэгээд яалчгүй одоо тайл нэвтрүүлгийн зураг авалтууд маш сайхан болсон. Тэгээ бид ч одоо 12 3 цуврал гарсан байдаг. Дээрээс нь бас дагалдсан жижиг одоо юунууд
жижигэн зураг авалтууд бас орж исэн. Тэгээд миний хувьд гэх юм бол маш одоо хэцүү боловч маш сонирхолтой нэвтрүүлэг одоо цаг үеуд л байсан гэж хэлэндээ. Тэгчд маань бол амар сайнаар хүлээж авсан гэж би бол боддог. Тайл нэвтрүүлгийн одоо манай хэлэхэд ер нь доод нь 50,000, дээд нь 200-300,000 үзсэн байдаг. Тэгэд энэ их үзэгчд энэ их одоо хүмүүс байгаагүй бол бас тайллыг одоо яг эдийн хэмжээнд явна гэхэд бас хэцүүлтэй. Тэгэхээр миний хувьд гэх юм бол тэр үзэгчд гэдэг бол хамгийн одоо биднийг одоо хамгийн их урамшуулдаг одоо зөндөө их юм бичдэг те. Мундаг байсан, лаг байсан, гоё байсан. 100,000 үзэж хахад 3-4 хүн сөрөг коммент орсон байдаг. Ер нь тэрэндээ би бас айгүй бахархдаг. Маш сайхан нэвтрүүлгүүдийг бид нар бас хийх зорилготой байгаа. Тэгээд тайл хоёр бол гадаад зураг авна гэдэгт бид нар бол маш их итгэлтэй явдаг. Тэгээд энэ зүйл маань бас маш олон хүнд хүрэх хаа гэж. Тэгээд манай хос хоёр маань 19 онд бит хоёр уулзаад надад одоо найзад нь одоо нэг ийм нэг санаа байна. Энэ олон жил одоо найзах нь бодож явж исэн, хүсэж явж исэн юм нэг нэвтрүүлгийн санаа байд юм а гэдэг зүйлээ надад ирсэн. Тэр маань ингээд тайл байсан. Тэгээд тэр цаа дутгаа агуулга нь маш гоё байсан учраас би бол ямар ч хэрэгэлц тэнэлцэн байхгүй энийг бол шууд хүлээмжшэрсэн. Тэгээд найз нь бол энэ бүгдийг хийхэд бол өөрийнхөө одоо бүх тусламжийг одоо бүгдийг нь үзүүлнэ. Найз нь бол чиний ард бол бат зогсож чадна гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд бит хоёр одоо тухайн үед тэгж яриад одоо энэ 20 оны одоо хавар хосоо дуудаад яасан бэ гэсэн чи одоо энэ тэнгэр тайл гэдэг холбоо бий болж одоо яг одоо ярьж исэн одоо зүйл маань одоо биелээ олж байна гэдэг зүйлийг хэлсэн. За тэгээд одоо тайлын баг хамт олон одоо бүрдүүлж чинь миний найз одоо орлоо гэдэг зүйлийг хэлсэн. За тэгээд хосоо бит хоёроо нэгдээд тэгээд одоо найруулагч Отгоо маань байна. За тэгээд одоо сэтгүүлч редактор одоо ингч маань байна. Тэгээд энэ яг үндсэн одоо яг ийм 4 бүрэлдэхүүнтэй одоо тайл маань бол хавар одоо эхэлсэн 4 сард эхэлсэн. Тэгээд тайлыг одоо анхны дугаарыг та бүхэн мэднэ дээ тий. Жохон тийм одоо нэг жүжиглсэн одоо богино хэмжээний одоо тийм нэг зураг авалт байгаа. Одоо тэрийг одоо хамгийн анх одоо тэрэлжид хэлүү тий. Тэрэлжид хийсэн тий. Тэрэлжид хийсэн. Тэгээд тэр бол надад бол маш их тийм одоо дурсамжтай мөртлөөс маш тийм хүн зураг авалт байсан. Яг тэгэхээр өмнө одоо камер өмнө гараад одоо ингэж жүжиглээд одоо гөрөн камерын өмнө гарч одоо тэр ярьслага гэж үзээгүй хүн чинь одоо тийм хөд жүжиглэх одоо тийм богино хэмжээний тийм жүжиглэлийн юмд орсон чинь маш тийм баламгцсан л да. Тэгээд тэр одоо нэг үүрч ингэж бадарчилж явдаг хэсэг бол маш тийм одоо надад бол маш хүнд байсан. Яг өөрийнхөө одоо яг миний багшаас яг өвлөгдөж ирсэн оргон хоёг бодргоо байдаг. Одоо тэрийг яг би үүрээд ингэ явсан. За өдөрч одоо хэдчнээж километр алхсан бөөм. Тэгээд жүжиглэх бол жоохон хүндээсэн. Тэгээд тэр маань нэг талаараа бас их гоё дурсамжтай л да. Яг тэгэхээр одоо соёл төрийн сойрхолт хүнтэй хамж үжилсэн. Тэгээд энэ маань бас маш сайхан дурсамжтай надад үлдсэн. За тэгээд тэр тайллын 2 дахь зураг авалт байгаа тий. 2 дахь зураг авалт одоо хамгийн анхны айл дээр очсон. Тэр хамгийн анхны айл дээр очиод биднээс одоо хосоо монороо зураг авалтаа хийгээд тэгээд заслын хийсэн байгаа. Тэгээд тэрний үр дүн гарахаас тэр одоо маш их айч хэмээсэн л дээ. Үр дүн гараагүй бол яана, өөрчлөлт гараагүй бол яана гэдэг зүйл маш их тийм одоо миний дотор бол маш их тэр хүлээлтийн хоног дундаа маш их тийм хүлээцтэй байсан. Тэгээд яг үр дүнгийн буцаагаад авахд бол маш их тийм өөрчлөлт гарсан. Тэр хүмүүсийн баяр баясгал, нүүрнийхэн царайны хувирал, нүднийх нь тэр сэргэлт, сэтгэлийнх нь тэр амар тайван байдал, тэр муу юмгаас салсан шүү гэсэн шиг тэр хөнгөн байгаа байдал нь бол маш их урам авсан. Тэр зүйлээс бол маш их урам аваад энэ тайллыг биднээс бүр илүү хүчтэй, илүү хүртээмжтэй бөгөөд одоо энэчнээс авах юмтай нэг нэвтрүүлгээс нэг онцлог юмтай биднээс одоо ингэж зорилтож болгож ингэж хийсэн. Тэгээд таад маань 13 дугаараас үдсэн бол
нэг нэвтрүүлэг дээр дандаа нэг сэдв бол хүндсэн байгаа. Тусдаа өөр ингээд сэдв хүндсэн байгаа. Аль болох энэ бөөхөө яс шил уг уламжлаа үнэн зөвөөр нь бөгөөд одоо байгаль дэлхийтэйгээ хүмүүс яаж сарчиж байна? Яа тэрнгийнхаа хэмжээгээр хүн буцаагаад юмаа үүрдэн шүү гэдэг зүйлийг биднээс өөрсдөө монголчууд нүүдэлж уламжлалтай одоо ийм хүмүүс байгаль дэлхийгээ эртнээс дээд шүтжижсэн хүмүүс маань энэ болгоноогоо бити мартаасай. Энэ өөрсдийнхөө өвдөөцөөгөө ёс заншлыг бити мартаасай гэдэг зүйлүүдийг бол маш тийм гаргаж ирэхийг хичээсэн. Монголын хүн олонд бөөгийн ёсны сайн сайхныг ойлгуулахаар зорж зүтгэж яваа энэ дүүнер маань намайг энэ нэвтрүүлэгтээ өр зуруулсан их баярлалаа. Тэгээ энэ орох болсон олон шалтгаан би нэг нь болохоор одоо багшийн маань зарлиг байлаа тийм ээ. Одоо багш маань одоо энд орж бас үгээ хэлж олон түмэнд зөв бурууг нь ойлгуулахад нь туслаарай гэсэн ингээд тусалсан. Мөн энэ зүтгэж байгаа одоо ерөн зөвийн төлөө зүтгэж байгаа хүнийг бол дэмжих ёстой. Тэр утгаар нь би бол бас багшийн үүрэг, өөрийн бодол аль аль нь нийцсэн учраас орё гэж бодож зорж өөрийнхөө мэдсэн жоохноо төмөн олонд бас нэг сонсгоод хэрэг болох болов гэснээр л ярьсан. Тэгээ хүн чинь одоо нөгөө сурж мэдээ дуустгүй гэсэн миний хувьд бол одоо яхав нэг багаан сурсан юм ал одоо ярьсан шүү дээ тийм ээ. Энд чинь одоо нөгөө мэдлэг гэж чинь бол мэдхийн нэр, эрдэм гэж чинь сурахын нэр юм гэсэн тийм болохоор одоо би мэдээд өөрөө мэдээд өнгөрөх юм бол энэ зүгээр л нэг мэдлэг гэдэг нэрээр дуусах. Өөрөө л бусдад сургаж чадвал эрдэм ухаан юм гэсэн. Тийм болохоор бас нэг хүн чөлөө одоо энийг ойлгоод миний ярьсан ярианаас болон бусад хүмүүсийн тэр сайхан сургаал Монголын уламжлалт ёс заншил ерөөсөө л бөөгийн ёс заншил гэдэг чинь Монголын уламжлалт ёс заншил шүү дээ. Энэ бүхнийг мартагдсан бүхнийг сэргээгээд мэдсэн сурсан бүхнээ өвлүүлэхийнсэн гэсэн хүсэлтээр л хамгийн гол нь тулгуурласан да. Бөөгийн заншил ёс заншил бол яг вэ одоо хүн болгон л өөрийнхоороо явж байна. Мэдэх чадах хэмжээгээр сурсан мэдснээ бас өвлүүлээл явж байх шиг байна. Энэ дээр нэг юм хэлэхэд энд нэг арай нэг дутуу хийгдээд байгаа юм байгаа юм болов уу гэж боддог. Энэ нь болохоор одоо хүнийг одоо үйлээр засахаас гадна үгээр засах ухааныг их сургамаар юм уу? Тийм ээ? Нэг үйл засал хийгээд тэр хүнийг өнөөдөртөө сайхан болгохоос илүү ирээдүйн амьдралаа сайхан болгох, зөв амьдрах, зөв явах ухааныг нь заах, мэддэг чаддгаа өвлүүлэх. Энэ үгээр засах гэдэг чинь их том ухаан юм гэсэн. Тэгэхээр одоо нөгөө зөв амьдрах, зөв байх, зөв бурууг нь ялгаж ойлгох тэр ухааныг нь заавал арай илүү хэрэгтэй юм болов. Бүр хойшоошт нь хэрэгтэй их. Нэг юмыг өнөөдөр засч өгөөд нэг муугаас нь салгаад орхих биш. Тэр хүнд цаашдаа яаж зөв амьдрах уу гэдэг ухааныг нь сургачих юм бол хэдэн үеэрээ сайхан амьдрч болох юм болов уу гэж би боддог шүү дээ. Би өөрөө залуу хүн тийм ээ. Тэгээд багшаагаа ээж бүтээж байгаа юм их дэмждэг. Тэрэнд нь багц болтойгоо нэмэр оруулах юм санаж боддог хүн. Тэр ч утгаараа би ер нь тайл нэвтрүүлгийг зорж орлоо. Залуу хүний хувьд бол мэдэхгүй чадахгүй юм зөндөө гарчсан. Тэр болгонд нь мундаг ах, зарим, одгон ихчнэр маань тусалж явсан. Их олон юм сурлаа. Их олон юм мэдлээ. Өөрийнхөө чадах нэгээр жоохон ч гэсэн багхгүй юм оруулсан бахаа гэж бодож байна. Ер нь тайл нэвтрүүлгийн хугацаанд л ихэн болсон. Энэ зураг авалтын үеэр зөндөө олон сонь юмнууд их болсон. Шантармаарч үе гэж юу аах вэ? Тийм юм ерөнхийдөө гайгүй байсан. Би нэг Малтай айлд бол заслаараа очсон. Тэр үед зураг авалтын үед их жоохон сандарсан. Бас камерын урд гараад юм хийнэ гэдэг чинь ер нь хэцүү юм билээ. Яг жоохон сандарлын юмнууд явагдсан. Устдаараа ерөнхийдөө бол гайгүй дээ. Ер нь тайл нэвтрүүлэг гэгээ бодох юм бол миний анхны бодол ер нь бол зүгээр бодоход энэ манай Монголын том өв, төв, өв соёл, ёс заншил тийм ээ. Энэ бүх зүйлүүдийн маань утга учир зөв гаргалгааг нь олж өгөөд олон түмэндээ тайлаад тэрийг мэдүүлэхийн тулд хийж байгаа нэвтрүүлэг юм болов уу гэж би өөрөө ойлгосон. Тэгээ хажуугаар нь бас өөр юмнууч байгаа. Би өөрөө залуу хүн бас мэдэхгүй чадахгүй юм байгаа. Олон мундаг ах ихч удган зарангуудаас юм сурч авлаа. Дээрээс нь багшигаа жоохон ч гэсэн дэмжиж туслаад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулаад явж чадсан болов уу гэж би өөртөө боддөө шүү дээ. Тэгээ хамгийн хөвгөлтэй явдал нэг гэх юм бол яг зураг авалтын үеэр бол
айгүй эвгүй байт юм байлээ. Камерууд гараад тэр нь юм үзээд ингэж байна гэдэг чинь тэр л хамгийн эвгүй санагдсан, жоохон сандралтай байсан. Тэн дээр нэг жоохон шүүмтэл авсан баг. Бусдаараа л их гайгүй байдаг болоо гэж бодсон шүү дээ. За энэ тайлал нэвтрүүлгийн ач холбогдын талаар нэг хэдүү хэлэх гээд байна бэ. Энэ бол маш цаг үеэ олсон, маш зөв нэвтрүүлэг болж байгаа гэж миний хувьд бол үзэж байгаа. Энэ олон төөрөлдсөн бодолцсон улсуудыг бас нэг зүг чигт нь бас оруулах, алдсан энцийн минь бас нэг засруулах үүднээс тэгээд энэ ихтэй сайхан ёс жаяг одоо энэ уламжлагдж ирсэн юмаа сайхан сэргээх тал дээр энэ шинэ удган зарангуудад бол маш их дэм өгж байгаа нэвтрүүлэг гэж би бол харж байгаа. Өөрөөс нь нэвтрүүлэгт бол урилгаар оролцсон. Маш олон үзэгчтэй бас их сайхан нэвтрүүлэг болж байгаа. Энийг улам цаашаа бас өргөжүүлээд өшөө сайхан ямиг сэдээд бас хийх болов гэж би бол харж байгаа. Тайлал нэвтрүүлгийг хийснээр энэ бол аюун өндөр ач холбогдолтой шүү дээ. Энэ шин залуу босч байгаа энэ босон болоог бас энэ бөөнүүдийг бас нэг зүг чигт нь зөв тал руу нь бас оруулах тийм ээ. Тэгээд энэ эртний энэ ёс жаягаа бас яаж хүндэлдээд л явах вэ, багшааваа яаж байрлах вэ, энэ тал дээр маш их бас ач холбогдол өгсөн нэвтрүүлэг гэж бодож байгаа шүү дээ би. Монголчуудад бол одоо сэргэж байгаа энэ тайлал нэвтрүүлэг явснаар энэ төөрөлдөд байгаа улсуудыг нэг зөв чигт нь оруулахад аюулгүй том тус тэмдэг нэвтрүүлэг болсон гэж харж байгаа шүү дээ би. Таны хувьд одоо энэ нэвтрүүлгийн нэг хэсэг болж оролцсны үед таны сэтгэл нь ямар байдаг вэ? За маш санаандгүй явдал болсон миний хувьд. Ингээ сайхан энэ нэвтрүүлэгтээ бас урилгаар оролцуулаад бас өөрийнхөө мэдих хэмжээний нэмийг бас ярьсан, яаж багшаа байрлах бас дутуу юм бэлээ, бас их сандарсан миний хувьд. Нөгөө ингэж актер камерын өмнө ярьж сураагүй хүн чинь маш их сандарсан, ярих хамаа бүр гээд ээрч муураа тагдраад сонь байдалд орсон. Гэхдээ яг би болсон гэж утсан. Та нарын үйл бол маш сайхан байлаа. Тэрийг тайлал нэвтрүүлгийг маш олон үзэгчтэй бас их зөв хандлагатай нэвтрүүлэг болсон гэж Монголын ард түмэн бол харж байгаа. Энийг цааш нь сайхан өргөжүүлээд өшөө биднэрт хөндөх сэдвүүд бол маш их байгаа. Энэ уул усны гомдол нэхлүүдийг тайлах энэ ганц бөөнөрч биш. Эний чинь бас нэг лам нартайгаа хамтраад одоо энэ янз янзын холбоотуудаа хамтраад үнэн утгаараа л боссон бол бүгдээрээ сайхан хамтраад хүч нэгтгээд энэ хог шороогоо цэвэрлэхээс эхлээд хийх ажлууд бол маш их байгаа. Энийг бол би бол битгий зогсоогоосоо гэж бодож байна. За тэгэхээр анх хосоох 3 сар хавцан анх яг уулзаад ийм тайлал гэсэн юм нэвтрүүлэг өмнө хийгдэжсэн. Гэхдээ одоо энийгээ дахиж ингэж хиймээр байна гэсэн саналыг тавиад тэгээд ерөнхийдөө зүгээр яг саналыг тавиад яг хийн гэж яг ярьжсэн. За тэгээд тэрнээс хойш бас яг нэлээдгүй хугацаа дээр нь за яг от найрлагч отгоо болон тэгээ харцаг тай бидэдээ ингээд уулзаж ярилцаа 4 сард хамгийн анхны тайлал нэвтрүүлгийн хаан зурганд яг гарч исэн тэрэлжид хамгийн анхны зурганд явж байсан. За тэгээд анх тайлал нэвтрүүлэгт ер нь яг орох саналыг авчаад бас яг бодсон л да яг Монголын уламжлалт бөөгийн одоо зан үйл одоо яг энэ Монголын уламжлалт одоо үнэт гэж хэлж болохоор одоо энэ одоо зан үйл тэ зүйл рүү орох байгаа юм чинь би яг энэ зүйлийн талаар яг юу мэд хүлээ гэж аявих бодсон. За тэгээд яг үндэ мэддэг юм бол байгаагүй. Тэгээд ерөнхийдөө жоохон бас судалгааны ажлыг эхлүүлээд ерөнхийдөө бас за энэ бөө гэж яг юу юм бэ? Яг хаанаас нь ихэд судлах хэрэгтэй, яах хэрэгтэй гэх бүх юмаа ер нь анх судалж бас өөрийнхөө хэмжээнд яг мэдэх чадах хэмжээндээ яг ингээд судалж агаад анх тайлал нэвтрүүлэгт орж исэн. За тэрнээс хойш одоо яг 5 сарын хугацаа өнгөрсөн байна. За яг энэ хугацаанд бас яг нэг 7-8 айлаар яг засалтай нэвтрүүлгүүд явсан. Мөн бас өөр тусгай дугаарууд ч гэсэн байсан. Бэрхшээлтэй зүйлүүд гэлдэх юм бол одоо чинь ингээд айлын ингээд засал масал дээр ингээд очихоор ингээд амар ингээд би яг өмнө яг бөө яг тэгж бөөлж байгааг ерөөсө харж байгаагүй. Тэгээд бөөлөд байж хахад нь гинт одоо ингээд дотор муухаарах ч юм уу ингээд биемээ ингээд тавгүйтэл ингээд ажил хийхэд бүр амар ингээд хэцүү хүндрэлтэй зүйлүүд бас нэлийн болж ирсэн. Яг энэ яг бодоход за бас үнэхээр яг ингээд хэцүү юмыг ингээд хийж байгаа. Тэгтээ хэдүүлээ яг даваад ард нь гарчих юм бол эргээд ингээд сайн сайхан ингээд зүйлийг бас ингээд хүмүүст ингээд үзүүлж таниулахыг одоо зорьсоо сэтгэлээрээ л явж исэн гэх юм уу. За энэ тайлал нэвтрүүлэг их олон сурвал гарлаа. Энэ олон сайхан чадaltaй дүүнер нийгэм тустай бүүм өргөл зан үйлийн тухай маш сайхан нэвтрүүлэг хийсэн. Тэгээд энд бас багч гэсэн хувь нэмэр оруулсанд бас баяртай байгаа.
Тэгээ энэ тайлан нэвтрүүлгийн гол утга учир мөн чанар нь энэ бөө мөргөлийн Монголын ард түмэн зөвөр таниулах зан үйл ёс тэгж аншил. Тэгээ одоо ах цахаа хөндлөх энэ эртний сайхан уламжлалаа одоо энэ ард түмэн зөвөр таниулж байгаа энэ сайхан нэвтрүүлэг болж ийн гэдэгт бас би бас их итгэлтэй байгаа. За тэгээд одоо үзэгчтэй хандж хэлэхэд Монгол хүн болгон одоо явж нэг уул уснаас эхлэлтэй үедэн тэгээд нутаг усаа газар шороогоо одоо өвгд буурлууд одоо ахмад настуудаа сайхан хүндэтгэж одоо ёс заншлаа сайхан дагаж мөрдөж яваарай л гэж өрөөдөө. Яг одоо ингээд нэг айл дээр очиод юу гэдэг нэг ингээ айл ингээ гоё болж ийн гэдэг чинь тэр чинь бол мэдээж үр дүн. Тэрнээс гадна тэрний зан 100 мянган хүн үзэж байгаа. Тэгээд магадгүй тэр 100 мянган цаана одоо юу гэдэг буруу зөв ойлголттой нэг 100 хүнийг засаад авсан ч байт юм уу те. Эн чинь өөрөө одоо юу гэдэг маш том нэвтрүүлэг хийж байгаа гол утга учируудын нэг юм болов уу гэж бодож байгаа байхгүй юу. Одоо бид нар ингээ хийгээд дууссан ч гэсэн дараагийн хүмүүс маань үзээд өөр буруу зөв ойлголттой ямар ч ойлголттой хүмүүс маань ойлголт авах хаа гэж бодож байна. Миний хувьд бол тайлал бол дөнгөж ер нь бол эхэлж байгаа. Тэгээд бидний нэвтрүүлгийг хийгээд одоо хамтарч ажилласан одоо удхан зайрангуудаа болон бас хамтарч ажиллаж байсан бүх улсуудаа маш их баярлалаа гэж хэлье. Дээрээс нь одоо бас одоо миний хойно үргэлж байнга одоо дэмжижсэн бас гэр бүлийнхэн болоод бас одоо ээжтэй бас хань нийжилтэй маш их баярлалаа. Тэгээд бас одоо миний одоо багшийн маань багш алс хол улсад амьдардаг. Тэр хүн маань одоо би одоо надад зөвлөгөө өгч биехаа өвдөж бас эвгүүрж явах үед маань бас зан үйлийг хийж өгч техник ёстой гэж хэлжсэн одоо багштаа маш их баярлалаа гэж одоо хэлье. Тэгээд одоо манай Монголын маань бөөгийн энэ сайхан агуу ёс заншил цаашдаа маш өндрөөс өндөрт одоо дэлгэрч энэ Монголын маань ард түмэн энэ бөөгийнхоо зан заншил маань маш сайхан сэргэн мандж байна. Тэгээд үтгэжтэй маш их баярлж явдаг шүү гэдгээ бас илэрхийлье. Тэгээд одоо энэ одоо бүхний одоо ард байсан биднүүсийг хүсэж хүлээж үзэж байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. 7 хоног үрээд тесэн гадан хүлээж биднүүсээс ингэж бүр дугаар хизээ гарахын гэж нэгж үздэг байсан хүмүүстээ маш их баярлалаа. Топ фэнүүдэд маш их баярлалаа. За тэгээд ягарахгүй одоо биднээсийн ард байсан багштаа маш их баярлалаа. Таныгаа одоо зааж өгсөн юмыг биднээс хичээж одоо алдахгүй төлөө ингэж явж байна. Тайл нэвтрүүлгийн одоо хувьд бол одоо бид бүхэн ингээд цацалтай гэдэг яж хат бол манай нэвтрүүлгийг дэмжиж манай урамт одоо оролцож байгаа нэвтрүүлэлд оролцож байгаа хүмүүст маань урам зориг өгч ирсэн үзэгчтэй бол маш их баярлалаа гэж хэлээ та. Хам их баярлж байгаа юмны нэг маань. Ерөнхийдөө яг энэ тайл нэвтрүүлгийн бас яг энэ пэйж хуудсыг яг гэдэг хариуцаад ингээд отгоотоор ингээд ихэнх одоо загтлыг нь хүлээж аваад үн загталтнаас ингээд хариу өгөөд явж ирсэн. Яг энэ хугацаанд хараад хад монголчууд одоо ингээд бөөгийнхөө одоо зан үйлийг хүмүүс ингээд буцаад одоо ингээд татагдаж одоо эргээд одоо шүтэж биширж эхэлж байгаа гэх юм уу. Тэгтээ бас тэрийгээ дагаад одоо ингээд арай өөр чиглэл рүү бас ингээд одоо бөөгийн нэрийг гутаах гэсэн, доромжлох гэсэн ингээд тиймэрхүү ингээд сөрөг комментууд ч юм уу эсвэл сөрөг эрэг гэсэн ингээд аль гэж чат бүх юм л ингэж ирдгэлдээ сонирхолтой сайхан байсан зүйл нь одоо ингээд эргээд биднэрт ингээд холбогдоод ингээд баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлж ингэж коммент бичиж одоо мессеж бичих нь ингээд надад л амар тийм сайхан санагдчихсан ер нь бол. За тэгээ биднээсээ дэмжиж исэн удгаан ах нартаа маш их баярлалаа. Галынхаа бөөнөртөө маш их баярлалаа. Та хэд мань бас биднээсийн ард ингэж биднээсээ гэж дэмнэж өгч байсанд маш их баярлалаа. За тэгээ гэр бүлийнхэнтэй маш их баярлалаа. Энэ бүхний одоо ажлын одоо энэ их одоо ажлын ард гарахад нөлөө одоо арын манд даасан гэр бүлийнхэнтэй маш их баярлалаа. Тайл нэвтрүүлэг бол энэгээр ингээд дуусахгүй дахиад тайл 2 гэж гарна. Одоо биднээс бэлтгэл ажилдаа орцсон байгаа. Одоо цаг хугацаа хүлээж байна.
Одоо тэгэхээр одоо тайл маань ингээд бол дуусчихгүй. Тайл маань энэ жилийн тайл маань дуусч байгаа шүү. Дараа жилийн тайл бол тайл 2-ороо буцаад биднээс бол та бүхэндээ уулзна. Энэ биднүүсийн хийж байгаа энэ зүйл маань бөөхөө ёс заншил, уг уламжлал гэдэг зүйл маань болохоор цаашаага Монгол ахуйтайгаа нэвчүүд холбоотой байдаг. Тэгэхээр энэ бүхэн маань одоо залуу үеийн биднес одоо ингэж хийж бусад одоо залуу үеийнхэндээ биднес ойлгуулж, харуулж дараачийн үедээ биднес шилжүүлэх маань биднээсийн цаг зуурын угаасаа одоо энэ насандаа хийх үйлүүдийн маань нэг. Түмэн олон дэмжигч үзэгчдтэй хандаж хэлэхэд хэрвээ одоо та бүхэн байхгүй бол энэ нэвтрүүлэг та бүхний дэмжлэг байхгүй байсан бол энэ нэвтрүүлэг бас урт удаанаар үргэлжилж чадахгүй байсан баг. Аливаа юм одоо дэмжигч, тэтгэгч гэж байдаг. Тэгэхээр энэ дэмжигч гэж хүмүүс та бүхэн бол их том үүрэг гүйцэтгэсэн гэж би бодож байна. За тэгээд энэ дээрээс бас авахгүй хий ухаанаар хандаж одоо зөвийг нь авч зөрүүг нь хайж сайн сайхнаар амьдралдаа хэрэгэлж сурсан байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан хоош хооштой хүнээр засуулахаасаа илүү төрөүний хэлдэг нөгөө үгээр засах ухааныг хүлээж авч өөрснийхөө амьдралын сайн сайхан бүхнийгөө нөгөө амны ивлгээрээ засч яваарай л гэж хэлье да. Тэгээ амны ивлгээр аштын заяа засдаг гэдэг. Тийм болохоор одоо амныхаа ивлгээр аштынхаа заяаг засч цаашдын зам мөрөө сайхан цагаан болгож яваарай л гэж та бүхэндээ хүсэн өрөөе доо.